байнгын хорооны санал танилцуулгыг сонсъё. Цэнгэл гишүүнийг урьж байна. Байгалийн хүмүүстэй аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг хийхийг урьж байна. Улсын их хурлын дэд дарга ирхэн гишүүдээ. Улсын их хурлын 2010 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байгаль орчин хүнсэд аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Тус байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд эцэслэн дараах байдлаар нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төсөлд нэмж бүрэн тусгасан болно. Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийн холбогдох зүйл заалтад найруулгын болон хууль тогтоомжийн бичлэг, техникийн шинжтэй зарим засваруудыг хийлээ. Тухайлбал байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1-р зүйлийн 4-р заалт болох хуулийн 13 дугаар зүйлийн 4-р заалтад нийт түүхийн эдийг таримлжуулсан байна гэсэн ойлгомжгүй логик алдаатай байгаа тул нийт түүхийн эдийг гиснийг тухайн ургамлыг гэж өөрчлөх найруулгын засвар оруулва. Учир нь түүхийн эдийг таримлжуулах гэдэг нь ойлголт байхгүй тул ургамлыг таримлжуулах гэсэн нэр томьёол нь хэрэглэх нь оновчтой гэж үзэж байна. Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, байгалийн ургамлын ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хөлбөрүүдийг та бүхэнд тараасан болно. Ирхэм гишүүдээ, байгалийн ургамлын тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай, байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан баярлалаа.